Сургамжит өгүүлэлэг. Сайхан сэтгэлийн хариу. Сайхан сэтгэлийн хариу. Ядруу амьдралтай нэгэн залуу эхнэртэй 10,000 төгрөг өгөөд сүүлийн үед чимэн жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчихээрэй гэсэн байгаа юм. Харин эхнэр нь ганцаараа хоолнд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган гадагш гарах гэж байгаа аавда өглөө. Аваа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Баг мөнгөч гэсэн та найзтайгаа хамтдаа өдрийн хоолнд ороорой гэж хэлэхэд хадам аав нь ихэд баярлсан ч өнөө маргаашаа яа гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд нөгөө мөнгийг нь хэрэглэхгүй хадгалж найзуудтай бэрээ баахан магтжээ. Хэдэн өдрийн дараа цагаан сар болж ач охин нь өвөөтөөгөө залхав. Өвөө хэдэн хоногийн өмнө өгсөн бэрийнхээ мөнгийг ачтаа бэлгэлсэн байна. Охин нь тэр бэлгээ ээждээ өгч, "Ээжээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад намайг сургуульд ороход гой цүнх авч өгөөрэй" гэжээ. 10,000-ыг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан нь санагдаж нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг "Миний ханаа, энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй" гэсэн бяцхан зурвасны хамт хийжээ. Бусдын төлөө гэсэн таны сайхан сэтгэлийн хариу хизээ нэгэн өдөр заавал эргэн ирэх болно. Мэдээлэл радио 88.8